дүнэлтнээс талаараа яриад байгаа юм л да. Энэ стандартыг байхгүй байжгаад 2024 онд байгууллагын дотоод журмаар стандарт баталсан гэж. Тэгээд сая тэр тохирлын гэрчлэгээ яг бол наа чинь өдөр хуулийн 13-ын 4-чин хүний амь насанд аюул занал одоо хүний амь насанд аюултай бол тохирлын гэрчлэг авна гэсэн стандарт хууль байгаа шүү дээ. Тэгвэл та нар тэрийг авсан уу аваагүй? Би бол аваагүй 6 жил явцсан гэж бодож байна. Энд чинь 779 хүн угаартаж ямар нэгэн бэлэр амнасаа алцаад тэгэд энийг хүний амь насанд одоо хортой зүйл байсан гэж байгаагүй хэлэхгүй байлгүй. Тэгэхээр тэр стандартын мас умраа. Хоёрдугаарт энэ 2018-аас оноос хойш 2024 хүртэл ингээд 5 удаагийн тезүү хийгдсэн юм байна та нар. Үүн дээр тезүү хийхдээ нүүрсний чанарыг анх харьцуулахдаа одоо энэ тайлан дээр чинь ухаан удгийн уурхаан баяжуулсан нүүрсийг надаа баг нүрийн нүүрснээс зөвхөн давуу чанарын 3 үзүүлэлтийн тусгаж харин хөхөр үнслэг байдал гэх мэт эрс муу үзүүлэлтэн дээр огт дурдаагүй дүнэлт хийсэн байна гэж тезүүн дээр. Нэмэр хариулах уу? За нэг нэмэр хариулъя. Нэг нэмэр микрофон. За шижирэг гишүүний асуултанд хариулъя. Тавталгаа турш компани анх 2019 онд байгуулагдахдаа шамал туршны барьцалдуулагч эдийн бас судалгааг тухайн үеийн одоо шамал туршиг үйлдвэрлэхэд оролцсон эрдэмтдийн зөвлөлөөр судалгаа хийсэн байдаг. За энэ судалгаанд бол олон улсад бол яг барьцалдуулагчийн гэж шамал туршны барьцалдуулагчийн стандарт гэж тусдаа биежилт заасан стандарт байдаггүй учраас яг олон улсад одоо нийтлэг хэрэгэлдэг одоо барьцалдуулагчдыг ашиглаж ирсэн. Энэ юу гэхээр зэрэг цардуу суурьтай бентонитын одоо дүүргэгчтэй барьцалдуулагчийг ашиглаж ирсэн. За тэгээд Монгол улсад бас энэ төрлийн бас стандарт байхгүй учраас манай компани бас ер нь ямар ч байсан энэ мэдлэнгэнд тохирсон барьцалдуулагчаа бид нар байгуулгын стандартаа байлгая. Энэ нь бол бид нар худалдан авж байгаа бүтээгдэхүүндээ тодорхой шалгуурыг тавьж өгөө гэдэг үднэс боловсруулад 23 оноос хойш боловсруулж 24 онд нэг нэмэр гүйцээж хариулъя. Монгол Улсын стандарт хэмжил зүүн газраас байгуулгын стандартыг батлуулаад өнөөдөр мөрдөж байгаа. Тэгэхээр шагнал түлшний үндсэн одоо гол барьцалдуулагч бол аль ч улсад олон улсад цардуул болон бентонитын орцтой барьцалдуулагчийг ашиглаж байсан учраас манай компани шагнал түлшинд энэ төрлийн барьцалдуулагчийг ашиглаж байгаа. Тэгэхээр байгуулгын стандарт бол өнөөдөр мөрдөгдөд ажиллаж байна гэсэн үг.